Монголчууд 20 дугаар зууны эхэнд 19-р зууны сүүлд 20 дугаар зууны эхэнд 200-ны цаг дээр монголчууд манжин эрхшээлээс гарсан юм. Тэр үеийн улс нийгэм ард түмний амьдрал ороо бусгаа цаг үе амаргүй байлаа. Тэгвэл бид өнөөдрийнхээ дугаараар тухайн үеийн монголчууд тэрхүү бэрх цаг үед ямар гэр суудсанд хэрхэн аж төрж амьдарч гэрүүл болдог байсан тухай мөн 20 дугаар зууны эхэн үед хүн амын өсөлт ахуй амьдралын дүр төрх ямар байсан талаар өгүүлэхээр бэлдлээ. Бид энэ хүн нэвтрүүлгээ Мон Судар хэвлэлийн газраас эрхтэн гаргасан монголчууд 20 дугаар зууны эхэн номноос бэлтгэн хүргэж байгаа билээ. Нэвтрүүлгийн хамтрагч Мон Судар хэвлэлийн газар. Монголчуудын сууц. Урц, хатгуур, холтсон бүрээсээ гэр. Монголчууд нэн эртний үеэс уламжлалтай эсхий гэрээ олон мянган жилийн нүүдлийнхээ туршид улам бүр боловсронгуй болгон амьдарсаар иржээ. Гэр нь хэд хэдэн хан болон модон хаалга 88 ширхэг унь тоон тэргүүтнээс бүтдэг. Хэдэн хан орсноос нь шалтгаалan 5, 6, 10 ханат гэр хэмээн нэрлэнэ. Гэрийн өндөр нь ойролцоогоор 3 м, мөн түүнээс ч өндөр том байх нь бий. Гэр барихад ханнуудыг дугуйлан тоононд унийг үлгэж ханын толгой тогтоосны дараа гэр дээр эсгий бүрээс тоонон дээр эсгий өрх тавина. Ингээд малын үс хялгасаар хийсэн хошлон буюу бүслүүрээр гэрийг дотууруулан гадуурн тойруулан бэхэлдэг. Гэрийн хаалганд хээ гаргаж маш нарийн ширмэл эсгий унжуулна. Энэ нь 19-р зууны сүүл 20-р зууны эхэн үеийн Монгол гэр сууцын гол онцлог болох эсгий үүд юм. Тэрхүү эсгий дээр усан үзмийн ороон гомод, жигүүртэн болон зэрдэг амьтны дүрс гаргаж боёмсгоор ширсэн байдаг. Монголчуудын хувьд зүгжигийн байршил тун чухал. Тиймээс гэрийн доторх бүх эд зүйлс булганаас гахаа гэсэн 12 зүгт өөрийн гэсэн тогтсон уламжлалт байршилтай байдаг. Жишээ нь гэрийн төв дунд хэсэгт тулганы урд аргал түлшний дөрвүүлж байрладаг уламжлалтай. Харин хойморт буюу алтан орд хэмээх хулган зүгт онгод бурхнаа тахидаг тогтсон уламжлалтай байна. Тэгвэл үхэр зүгт авдар, бар зүгт гэрийн нийсний суудал, үхрээс бар зүгийн хооронд дэрний шургуулга, ор хөлийн шургуулга байрладаг бол зарим тохиолдолд модон орны дээд талд дэрний, доод талд хөлийн авдраа тавьдаг. Толгойн дэр буюу толгойн талын дэр шургуулганд цээжээр өмсдөг хувцас хийдэг бол хөлийн дэрэнд өмд хувцас хийн. Энэ нь мөн л тогтсон зүйл юм. Үүнийг залгуулад эргэнийг өлгүүр буюу 2-3 тавцантай тавиур байрлах бол могой зүгт усны ган сав суулга байна. Түүний дараах морин зүгийн 2/1 нь хаалга байх ба хонь, бич зүгт айл өрхийн мал ахуйтай холбоотой эдлэл хэрэглэл, эмээл, тохиш, цаг, хөвн, шон зэргийг байрлуулсан байдаг. Түүнээс үргэлжлэн гахаа зүг хүртэл бараа авдар болон бусад зүйлийг онгод тахил бурхантай залгаж байрлуулсаар ирсэн нарийн ухаан алгалагдсаар иржээ. Монгол айл тулгаа тойруулан эсгий дэвсдэг бол харин баян айл хивс дэвснэ. Тэр үеийн баяд ноёд гэрийнхээ хананд цаасан болон торгон зураг өлгөдөг байжээ. Үүгээр зогсохгүй мөөртэй модон шалан дээр гэрээ барьсан ноёдч цөөнгүй байсан байна. Монголчууд гэртээ явган суухыг нохой суудалд хэмээн цээртэй тооцсон гэрийн баруун талд зүүн хөлөө нуглан баруун хөлөө босоо байдалтай суудаг тогтсон заншилтай юм.
Домб хоймрын авдарт гоёгийн дээд хувцас болон үнэт эд зүйлсээ хадгална. Хоймрын авдар дээр бурхан тахил ном судар тавина. Аргалын дөрвөлж. Тулга 17 дугаар зууны дунд үеэс Монголыг манжчин улс эрхшээх болсон цагаас эхлэн Дорнод Монголын зарим ноёд манжийн гүнж гээг нартай ураг холбох нь олширч хаттынхан тав тухад таасуулан байшинд суухулж тэр сууцаа хөх тоосгож чулуугаар барьж хөхөөр боддог болсон байна. Харин түүнээс өмнө бурхны шашны мяндаг тушаалтай лам нарын зарим нь байшинд суудаг байжээ. Мөн түүнчлэн төвс хуйранд лам нарын суух 3, 4, 5 ханат шар халзтай мөөрөн шаттай гэрүүдж байсан байна. Нүүдэлчдийн сууцны хувьд тэргүүн зэргийн Монгол гэр нь улаан халз үхий хөлтрөхтэй 6, 8 болон 15 ханат том гэрүүдж байдаг. Ийм гэрт хан, ихэс дээдэс, ноёд түшинд амьдардаг бол харин эгэл хүмүүс энгийн ардууд 5 болон түүнээс багантай гэрт суудаг байжээ. Монгол гэр нь нүүдэлчдийн хамгийн шилдэг сууц болохыг баталсан жишээ бол 21-р зууны эхээр хийсэн судалгааны үр дүнд Монгол улсын нийт хүн амын 70%, Улаанбаатар хотын 59, аймгийн төвийн 80-аас 90% нь гэрт амьдарч байна гэсэн тоон үзүүлэлт гарчээ. Монгол гэр бүл. Монголчуудын амьдралд өрх гэрийн эрэм хоёр бараг л ижил эрэхтэй. Гэрийн дотор эр хүн үр хүүхдүүдтэй халамжтай сайн ав байдаг. Үр ач нь ахмадынхаа сургаалыг алдгаж хүлээн авч ёсчлон дагна. Монгол эмэгтэй харьцангуй эрт гэрэлдэг. 15-аас 16 настайдаа айлын эзэгтэй болох нь элбэг тохиолдол юм. Эр нөхөр сүйт бүсгүйнхэн эзэгэхэд инж болгож мал сүрэг дээд бүсний даавуу мөнгө төгрөг өгдөг бол сүйт бүсгүй нөхрийн гэрт ирэхдээ өөрийн үнэ мал ор дэр хэрэглэлтэй ирнэ. Эхний нөхрөөс салсан эмэгтэй дахин гэрлэж болдог бол бэлэвсэн эхнэр хязээж дахин хадамд гардаггүй байна. 20 дугаар зууны ихэнх үеийн монголчуудын амьдралд чухал үүрэгтэй өдөр тутмын хэрэгцээ нь морь байлаа. Жишээ нь монгол эрчүүд хэдхэн алхмын цаана хүрэх байсан ч явганаар биш мориор явдаг. Учир нь явга явна гэдэг бол монгол хүний хувьд ичгэвтер зүйл. Тиймээс айл бүрийн гадна эмээлтэй морь уяатай байдаг байна. Тэд мал сүргээ хариулах, нүүх суух гээд ихэнх цагийг морины нуруунд дээр өнгөрүүлнэ. Ийхүү цаг үргэлж морь унаж явдгаас болж монгол хүний хөл нь майгуулсан байдаг. Монголчуудын хувьд морь нь нэг ёсны нөхөр төдийгүй чухал гангараа нь болдог юм. Мортон Монгол 1913 он. Тэд ажил үйлсэн бүтэмжтэй яваа нэгийг морьтой холбон сайшааж цаашлаж хэмэрдэг яваарай гэж өрөөдөг сайхан заншилтай. Монгол эрчүүдийн өөр нэг ангараа болсон хэрэглэн бэл, хөөрөг, хэт утга байдаг. Тиймээс тэд хэт утгаа гэртээ бүсэндээ богино сур эсвэл гинжээр доош унжуулан зүүж зарим тохиолдолд ганц хөргөө гутын түрийдээ хийнэ. Тэдний мэдээлэл нь зөвхөн мал ирж сурах, арилжих тухай байхаас гадна байгаль цагуур, улс орон тэрчүү хэл дэлхийн нийтийн шинжтэй байна. Монгол эрчүүд албан ёсны нэг эхнэртэй байх боловч зарим нь бас аваал бус эхнэртэй байна. Тиймээс эр хүн бол бүхий дутгаараа гэрийн эзэн өрхийн тэргүүн байгаа зогсохгүй нүүх суух, худалдаа наймаа хийх гээд бүх шийдвэрийг эр хүн гаргана. Манжин дардын үед монгол эрчүүд ихэвчлэн жинд явдаг байлаа. Намраас эхлэн тэд тарга гуж авсан тэмээдээ цуглуулж тохошлон жингийн цуваагаа хаалган хөх хотын зүг хөтлөнө. Өвдийн хүйтэн замын холд даарч ядарсан эрчүүд хавар болоход тэмээгээ тал нутгаар ун тавьж
өөрсдөө хөлжийн амарна. Хоёрдугаар зууны ихэнх үеийн Монгол эмэгтэйчүүдийн амьдрал онцлог зүйлгүй энгийн гэхэд болно. Монгол эмэгтэй бол сайн ээж, эзэгтэй нар байдаг. Тэд хоол унд хийж, үнэм алсан, цагаан эдэгээ боловсруулж, шинээр төлсөн малыг арчилж, үр хүүхдээ асрах, хувцс сунар оёх гээд гэрийн олон ажилд дарагдана. Гэр ахуйн эц төгсөлгүй ажилд ийхүү санаа тавих нь тэднийг эрчүүдээс ч илүү амьдралын идэвхтэй, бас эрч хүчтэй улс болгодог байна. Тэд нөхрийнхөө боол бус. Харин ч гэр зууртаа бол бас ч гэж эрх мэдэлтэй эзэгтэй нар юм. Монгол эхнэр эртнээс багтаа гэдэг үнэт торгоор чимэглэж, дөрвөлжин оройн төв дээр нь тогсны үед хатгаж, үнэт чулуугаар чимсэн гоёмсог малгай өмсдөг байжээ. Харин манжийн үеэс нөхөрт гарсан эмэгтэй аргал угалзын хэвэр мэт дэргэр авгаа үстэй, харин охид хүүхнүүд хоёр салааг эзэгтэй болжээ. Авгаа үстэй эхнэр хүн толгойн боолт, гэзэгний хавчаар, даруулга, дугтуй зэргийг мөнгөөр үлдэж, алт, шүр, сувд, үнэт эрдний чулуу, оюу, номин, дун зэргээр чимэглэх болсон байна. Ер нь нүүдэлчин монголчуудын хамгийн эрхэм дэд гоёо нь мөнгөн эдлэл байжээ. Халх эмэгтэйчүүд 1921 он. Монгол хүүхэд. Малмалдахад хүүхдийн оролцоо их. Эцэг эхийг үлгэр дурайлаа болгон тэд багасаа хург шиг эргүүлэхээс эхлээд тугал татах зэргээр гэр орондоо тустай ажил хийнэ. Тэд цаг агарын ирэхээр халуун талж, хүүтэнд хөрч байгалийн цэвэр бүтээгдэхүүн болох сүүм ахыг ямар ч холцгүйгээр ууж идэн өсөж торно. Ингэж монгол хүүхэд байгалийн зам ёсны дагуу шалгарсан нүүдэлчдийн удам болон өсдөг байна. Эцэг эх нь үр хүүхдтэй өөрсдийн өвөг дээдсээс өвдөж авсан үлгэр домог, гэсэр, жангар зэрэг түүх шаштар, баатарлаг туйсаа амнаас ам дамжуулан сургана. Байгаль их дэлхийгээ дээдэлж, мал аж ахуйгаа эрхлэх нь амьдралынхаа гол зүйл болох нарийн ухааныг тэд багасаа ойлгож мэдэрдэг. 19-р зууны сүүл, 20-р зууны эхээр ихэнх гэр бүл эрэгтэй хүүхдээ лам болгохыг урьдчил болгох болжээ. Учир нь лам нарын суудаг хүрээ хийд бол монголчуудын боловсрол соёл эзэмших нэг том суурин газар болж байсан юм. Хүрээ хүүхэд. Нэг эрднээс нэг овгийн хүмүүс хоорондоо гэрэлдэггүй байсан. Хөвгүүд ахтай гэрлүүлэхдээ аль болох хол нутгийн өөр овгийн удам сайтай айлаас ханийн сонгохыг эрхэмлэнэ. Эрчүүд 10-наас хүрээгүй бол охид харин 15 наснаас доош бол гэрэлдэггүй. Монголчуудын хувьд гэрлэж болохгүй өдөр гэж байдаггүй. Харин гэрлэхийг хоригдсон жилүүд байдаг. Монгол уламжлалаар бүсгүй хүний 17-оос 21, харин эр хүний 18-аас 25 насыг ураг холбох эд нас гэж үзнэ. Гэхдээ зөвхөн хоёр талын эцэг эхчүүд зөвшөөрлөгсөний дараа гэрэлдэг. Сүй тавьсан бүсгүй болон хар хүү ихэвчлэн хоорондоо танилцаагүй байх нь элбэг. Эхнэр аваагүй 25-аас дээш насны эрийг цагаан хөвгүүн, нөхөрт гараагүй 21-аас дээш настай эмийг улаан охин гэдэг байсан байна. Насан туршдаа гэрлээгүй эрийг гойн хүн, харин ийм эм хүнийг мөчид бүсгүй гэнэ. Монголчууд эрт үеэс олон эхнэртэй байжээ. Жишээлбэл Чингис хааны ээшээ буюу ёсож авсан хатан 4, Бат хаан 26, Батын хүү Сартагтай 3 хатантай байсан тухай сурвалжийн мэдээ жуулчдын тэмдэглэлд үлджээ. Монголчууд эртнээс нийт хүн төрөлхтний адил полигамия гэж нэрлэгддэг олон эхнэр, полиандрия гэж нэрлэгддэг олон нөхөртэй байх гэр бүлийн хэлбэрийг дамжин явсаар нэг хос буюу моногамия хэлбэрт шилжжээ. Бүр сүүлд 1923 оноос эхлэн Монгол улсын иргэд өөр гэр бүлтэй байхыг хоригдсан байна. 1911 онд Монгол улс төрийн тусаар тогтнолоо сэргээснээр монголчууд гэр бүл болохдоо заавал өөр овгийн хүнтэй ураг холбох ёстой гэж хуульчлан заажээ. 20 дугаар зууны ихэнх үед Монголын лам хуврагуудаас бусад бараг бүх эр хүн гэрэлсэн байдаг. 1913 онд Богд хаан зардаг буулгаж Монгол эмэгтэй
хятад хүнтэй гэрлэхийг хориглосон байна. Монгол уламжлалд эхнэрхэн амаржиж хөвгүн төрүүлбэл гэрийн үүдэн дээр ном сум өргөнө. Охин төрүүлбэл үүдэн дээр улаан хив хадаг буюу торго өгдөг байжээ. Үүнтэй холбогдуулан тэр үеийн хүн амын өсөлтийн тухай сонирхол Герман эрдэмтэн Аль Ивановский 1889 онд Монголоор аялах үедээ 500 гэр бүлийн дотор сүүлийн 10 жилийн явцад төрөлт ба нас баралтын талаар судалгаа явуулжээ. Эдгээр өрхөн тэр үед 6772 гишүүнтэй байсан байна. Харин дээргүүлсэн цаг хугацаанд 640 төрөлт 582 нас баралт тэмдэглэгдсэн байна. Өөрөөр хэлбэл 500 өрхийн гишүүдийн тоо 10 жилийн дотор дөнгөж 58-аар өссөн гэсэн үг. Энэ бол 19-р зууны сүүл 20-р зууны эхэнд Монгол улсад хүн амын өсөлт дэндүү бага байсныг илэрхийлж байгаамаа. Нэвтрүүлгийн хамтрагч Монсодөр хэвлэлийн газар. Монголчууд 20-р зууны эхэнд нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Дараагийнхаа дугаараар бид та бүхэнтэйгээ 20-р зууны эхэн үеийн монголчуудын унд хоол сэдвээр эргэн уулзах болно. Бид энэхүү нэвтрүүлгээ Монсодөр хэвлэлийн газраас эрхлэн гаргасан монголчууд 20-р зууны эхэнд номноос бэлтгэн хүргэлээ.